Тэр багш нөгөө ургамал антаа хойл авах болгүй амьд чинь багш. Амин би юм. За танаа багаас. Нарго ногч хэлбэр тэр ургамал чимээгүй байхгүй тийм. За. За тэгвэл байгаль дээр амьд бидүүдийг ерөнхийд нь юу гэж ангилдаг вүлээ? Амьд бий. Амьд бий. За багш та зураг харуулъя. Энэ юуны зураг вэ? Амьд бий. За. Мэрийг хэлээрэй. Шаваа. За энэ амьд бий. Яргоо. За яргоо. За энэ хоёр маань ямар зураг байна вэ? Амьд биеийн зураг байна тийм үү? За тэгвэл амьд бие амьдрахад юу хийх болдог юм бэ? За багш нар цаас өгье та нар амьд бие ирээдүйд бүгд хэрэг болно. За чирээ. За энэ хоёр амьд бие юу хэрэг болно? За огмэн. Читэй цаан дээр. Амьд бие амьдрахад юу хэрэг болдгийг. Зүгээр чирээ дээр заяа. Юу мартаа гэж. Хоолт чи.
бид нар тэгвэл өнөөдрийн хичээлээр ямар хичээл үзэх юм шиг байна? Амьд бий. Амьд бий. Шөө. Өөр. Амьд бий ба амьд бий. Амьд бий ба амьгүй бий. За өөр ямар тааруултай та? Хамаагаас ямар тааруултай? Ямар хичээл үзэх юм шиг байна? Манай хөш. Тэгвэл за танаас ямар төсөөлж байна? Дугуйраа. Өнөөдрийн хичээлээр юу үзэх юм шиг байна? Ямар хичээл үзэх юм бэ? Баян хичээл дараа. За чи хачаад яваад бай. Амьд бий гэрэл нөлөөлдөг. За өнөөдөр манай хичээлийн зорилго маань амьд бий гэрэл хэрхэн нөлөөлдөг болон гэрлийн нөлөөгөөр амьтан ургамад ямар онцлог шинжүүд явагддаг тухай. За ийм зорилготой. За зорилго маань 2 амьтад гэрэл хэрхэн нөлөөлж байгааг тайлбарлах. Ногоон ургамад фотосинтез хэрхэн явагддаг болохыг тайлбарлах. 2 зорилготой. За Үйл амьтад гэрэл хэрхэн нөлөөлдөг юм бол амьтад гэрэл зөвхөн амьтад гэрэл яаж багаараа ярилцсан хаа
하나라고 할 때는 알아듣죠? 좀 알아듣나요? 근데 안 가르칠 때 니기 좀 짝지는 먹으면
хамгийн горимтой байдаг. Гадаргай цаатар хамгийн дээд доод хэлээд хүрдэг хамгийн горимтой байдаг. Үүнийг биологийн цаг гинэ. Үүнийг биологийн цаг гинэ. Намар болохоор амьтад яадгийг буяага тийм үү өдийгөө их хүнзийг цогдуулдаг тийм үү буяага болгон зурам. За амьтад болохоор яадгийг харах шинэ авдаг тийм үү өөхөр хөрөлтөө. Тэгвэл энийг за шуудахаар яадаг лээ. Ийчээс түнгэлж буугаад нүүдэлдэг тийм үү. За тэгвэл амьтад энийг яаж хэмждэг юм бол яагаад энэ өөрчлөлт явагдаад байдаг юм бол Үйлдвэрлэлийн өдөртний онцгой бид яаж мэдрээд байгаа юм? байгалийн үзэгдлээс Яасан. Өдөрлийн байдлаас. Өдөртний байдлаас юунаас мэдэрч байгаа юм бол нарны ичээс. Яг зөв нарны ичээс юм уу? Нарны цаг хийгүүлэх юм маань яг арай богиноч байгаа тийм үү? За сайн байна. За тэгвэл амьтад ингэж нөлөөдөг юм бол ургамал тэгвэл гэрэл хэрхэн нөлөөдөг юм бол багш нар мэдээлэл өгье. За
Гэр синтетик бичлэгтэй нийлж хийж өсөндөө яах вэ? Одоо үуч баас. Бидний баас, одооний баас.
Ургамлын гэрлийн тусламжтайгаар хоол хүнс бүтээх арга замыг фотосинтез гэх ба намар болоход нарны илч хөдөж навчид фотосинтез явагдахгүй учраас навч шаардлагатай. За. За. Нарийн баг. Гэрэл бол ургамал амьтанд жогол үүрэгтэй бөгөөд эрс ногоон ургамал гэрэлтэй орчин дургадаг. Одоо бол гэрэл синтез гэсэн утгатай. Навчин нарны гэрэлийг өөртөө шин бижээ болгон шингээж байдаг. Шин нарны гэрэлийг Шин бижээ болгон шингээж байдаг. За сайн байна. За наач. Италид гэрэл болгон хаалтыг аргадаг гол үеийн навчин. Одоо бидний синтез нийлж гэсэн утгатай. Намайг цааш чаддаг. Одоо синтез явуулсан. Ногоон ургамал аваад холоор филм нарны гэрэлийг хүлээж авсан. За дараагийн. Гэрлийн дулаан ургамал амьдлын хамгаалалт үүсгэв. Одоо үеийн гэрэл синтез филм бүтээх нийлж гэсэн утгатай. Ургамлын навч гэрлийг үр ашигтай шингээдэг. Ургамлын навч гэрлийг Үр ашигтай шингээдэг. за. Тэгвэл ургамал шин дижээ юунаас авдаг байх нь вэ? Гэрлээс Гэрлээс авдаг тийм үү? За, фотосинтез нь ямар үзэгдлийг хийх вэ? ургамлын хоол Алив нэгийг гаргаад ургамлын хооллолт хооллолдог. За. Яаж хооллох ургамал тэгвэл? навчин нөгөө нэг намны гэрлийг усаад өөртөө шингээж аваад тосоолоос шингээж авсан. За. За. Ийм. Тэгвэл фотосинтез нь ямар утгатай үг вэ? Би харах ургамлын хоол Фотосинтез нь ямар утгатай үг вэ? Фото гэдэг маань өөрөө гэрэл синтез гэдэг нь нийлэгжүүлэх гэсэн утгатай юу? Тэр ясандаа яах нь вэ? гэрэл хийдэг. Ногоон ургамал болохоор шууд нарны гэрлийг өөртөө шим тижээд болгодог. Хорийн ганц амьд гэдэг юм аа. Шууд. За жишээлх юм бол нарны гэрэл навчин дээр туслаа. Яг нэг хүчит төрчих нүүрс хүчлийг шингэн аваад доороос үндсэн нь хоороо эрдэс бодисыг дамжуулаад яг хүчит төрчих янаруулдаг ногоон ургамал. За хүмүүс тэгвэл яагаад тасгаанда ургамал тавьдгийг тасгааны ургамал Эрүүл хүчит төрчих ялгаатай учраас тийм үү? нүүрсгчнэр амьсгалаа хүчит төрчих. Яг зөв. Эний чинь болохоор фотосинтез гэдэг тийм үү? За тэгвэл амьтанд болохоор гэрэл нь яаж нөлөөдөг гэлээ? Шоор тийм. Ихэс дижээдээ юу хайх нь? Гэрэл гэрээ нь болдог тийм үү? За тэгвэл амьдралын хэлбэрээр нь болохоор за шөнийн амьтанд болохоор зөвхөн хар цагаан өнгөөр хардаг. За тэгвэл ургамал болохоор яаж нөлөөдөг байх вэ гэрэл маань? Шим хижээлийн үлдэг байна тийм үү? За. Багш нь тэгвэл та нар тийм цаас өгчээ.